За нэг сайхан мэдээ дуулгая. 3 загсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад анхудаа зохион байгуулагдаж Сүхбаатарын талбайд одоо 2 дахь өдрөө үргэлжилж байна. Тэгээ энэ тэмцээнд одоо Монголын эмэгтэй тамирчдын баг маань маш амжилттай оролцож байна. Өнөөдөр хасагдах шатны тэмцээнд бүгд найрамдах Хятад ард улсын багтай маш ширүүн өрсөлдөөн өрнүүлсний эцэст илүү цагт оноогоор хоцсон байна. Ингээд 8-1 шигшээд чалгарсан байна. Тэгээ эмэгтэй баг тамирчдаа улсын их хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс баяр хүргье. Амжилт хүсье. Манай гаан үеийн гишүүн, Дамдны эм гишүүн тэргүүтээ залуучууд 2017 оноос эхлээд одоо бас энэ Монголын 3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд бол үнэтэй өв нэмрээ оруулсан. Өнөөдөр дэлхийн аваргад амжилттай маш хүчтэй өрсөлдөж байгаа энэ багийг бас анхлан үүсгэн байгуулсан. Тэгээ улс орныхоо нэрийг олон улсын төвшөнд гаргах ийм багийг бас олон жилийн туршид дэмжиж өнөөдрийг хүртэл ингэж авч явсанд одоо бас монголчуудынхаа ард иргэдийнхаа нэрийн өмнөөс улсын их хурлын гишүүдийн нэрийн өмнөөс одоо тусгайлан талархал дэвшүүлж байна.